Сайн уу манайхан өнөөдөр бүгдээрээ алдартай Queen хамтлагийн түүхээр бүтээсэн Bohemian Rhapsody киноны төвчлийг сонсноо. Кино маань гослол дуучин Freddie Mercury-гийн амьдралыг голчлон харуулах бөгөөд тухайн үедээ маш богино хугацаанд суперод болсныхоо дараа өөрийнхөө ингэдийг мартан буруу замаар орж бүр аимшигт доховчин авсан ч өөрийнхөө дуртай рок хөгжмийн ертөнцид хэрхэн амьдрал сэтгэл зүрхээ зориулж буй тухай гарах болохоор бичлэгээ дуустал үзээрэй манайхан. Одоо харин кинонд орцгоё. Киноны маань гол дүр алдартай Queen хамтлагийн гослол дуучин Freddie Mercury маань суперод болохоос өмнө Лондонгийн Heathrow нисэх буудалд ачаатэж зөөдөг жирийн нэгэн байв. Freddie ер нь л гарч орох дуртай нэгэн байсан болохоор амралтын өдөр болгон л Барса орох гээд гарахт нь ээж авах хоёр нь их дургуутдаг байсан ч том болсон үнийг тэгээд хоригдж чадахгүй юм да. За тэгээд ордог барандаа ороод ганц хоёр шил пив ууж итэл энд үе тоглодог Smile гээд хамтлагийн залуус тайзан дээр дуулж байсан ч хамтлагийн гослол дуучин тэр оройноо хамтлагаа хаяад хувийн карьер хөгөөр яваад өгд юм да. Манай Фредигийн үед багын л дуу уранд дуртай хүүхэд байсан болохоор энэ боломжийг ашиглан хамтлагийн залуус дээр очиод өөрийгөө танилцуулан би танаа дуучин болёо л гэж авч гин. Нөгөө хэд нь бүр гайхацсан. Бид дугаасаа одоо ингээд тарж байх шиг байна уу гэд авч хэлсэн ч гү. Гэтэл Фреди халдсан байсныг ч хэлэхгүй. Тэр дороо нүдэн дээр нь дуулж үзүүлтэл Фредигийн хүчрхэг хоолойг сонссон бүр аман ангаан тэр дороо амтлагтаа авахар болоодглоо. Энэ шин ингээд дууссангүй. Фреди бар руу буцаад орж явахдаа Мэри Аустон гих үзэсгэлэнтэй шаргал үс тохинд анхны харцаар дурлан яриа өдөөлөх эхэлж байна. Мэричээс Фредди таалагдсан бололтой нэлээ ойр зүрийн юм ярьж байгаад дараа хамтдаа болцохоор болдог. Бүхэл бүтэн нэг өрөө хамтлагийн дуучин болоод бүр найз бүсгүйгэж олчихно гэж хэн санах вүлээд. Энэ үйл явдлаас хойш хэд хоногийн дараа Фредди Мэригийн ажил дээр очин мань хоёр хөөрхөн болцоод авнаа. Мэри сурхийнхаа хажуугаар хувцсны дэлгүүрт цагийн ажилтан идэг бөгөөд тэр хоёр тэр дороо л бие ямар их татагдж байгаагаа мэдэрч байлаа. Фредди хамтлагийнхантайгаа хийх анхны тоглолтондоо Мэриг урахва. Мэригээс гадна овоо гэдэг хүржээ. Манкид хамтлагийнхаа нэрийг албан ёсоор солон The Queens болгосон байлаа. За ингээд тоглолт эхлэхэд Фредди анх удаа тайзан дээр гарч байж ердөөсөө бие өрсөнгөө. Ёстой хамаг мэдрэмжээ гарган тайзан дээр бужигнуулж өгч гинөө. Манкид иймэрхүү байдалтай явсаар 1 жил өнгөрсний дараа албан ёсоор дуунуудаа бичүүлэхээр шийдсэн байсан ч студи түрээслэх мөнгө байдгүй. Тэгэхээр нь хамтлагийнхаа хамаг багаж хэрэгцээл хөгжмийн зэмсгүүдэд зөөдөг ганц хөл дүүжсэн унаага зараал хаялаа. Ингээд студи түрээслэн дуунуудаа бичүүлж эхлэх ба хамтлагийн баг хамаг дууг Фредди өөрөө бичиж эхэлдэг. Энэ үед Фредди Мэри хоёрын харилцаа улмал гүнзгийрж үерхэж эхлээд жил гаруй хугацааг өнгөрөөчих. Ингээд Фредди Мэриг гэрийнхэнтэйгээ танилцуулгаа ээж нь их л эелдэг зөөлөн хүн байх бол аав нь харин нилээн зарчимч шудраг байрын хүн байдаг. Эднийх Парси гаралтай хүмүүс бөгөөд Фреддиг 17 настай байхад нь Танзанаас цагаачилж ирсэн байна л да. Фредди төрхтөө Фара Булсара гэсэн нэртэй байсан ч нэрээ голоод Фредди Меркури болгож өөрчлүүлсэнийг ч олж мэддэг. Ингээд мань хүний багтаа авахулсан зургуудыг нь үтсэн шигээ өдрийг дуу шуутайхан сайхан өнгөрөөж байтал нэг дуудлага ирж байна. Тэгсэн Английн нэлээд томоохон студийн менежер залгаад уулзаад ярихан байна л гэж авч байна. Энэ студи Английн том уран бүтээлчдийг гаргаж ирсэн маш алдартай газар болохоор манай эд бүр бөөн баяр. За ингээд явж очиод уулзахаа энэ нөхрийг Джон Рейд гэх бөгөөд эхэндээ манай хоёрыг харчаад гадаад үзмжээр нь жоохон гоочлоход Фредди шуудлаа бидгэд жижигхэн хамтлаг баймааргүй байна уу? Бид нэр тасархай дуунууд хийдэг. Та бид нарыг дэлхийд гаргаж чадах уу? Гээл аваад хийж байна. Джон Рейдэд Фреддигийн гал цогтой байдал ихэд таалагдан Quincy-г албан ёсоор хариуцахаар болж маркетинг бизнес талын асуудлуудыг нь зохицуулж эхэлнэ. Манай дудалгүй Английн томоохон хөгжмийн сувгуудаар гарч англи даяар олон танигдж эхлэх ба Фреддигийн найз бүсгүй Мэри тэднийг байнга дэмжин үргэлж Фреддигийн хажууд байлаа. Ингээд нэг өдөр Фредди Мэрид гэрлэг санал тавих ба Мэри ч тэр дороо зөвшөөрснөөр манай хоёр албан ёсоор сүү тавьсан хосууд болдог. Энэ үед гаднаас хамтлагийнх нь орж ирснэ. Бид тэдийг Америкт үрсэн байна. Америкт аялан тоглолт хийхээр боллоо. Гэсэн маш сайхан мэдээг дуулган манай хэд бүр бөөн баяр хөөрөлцгоолоо. Английн артистууд Америк явж байж л дэлхийн од болдог жамтай болохоор манай хэд энэ мэдээг сонсоод баярлахаас ч яхав. Ингээд Америкийн маш олон хотуудаар аялан тоглолт хийн хэдэн зуун мянган фэнүүдтэй болон нэр хүнд нь гэрлийн урдаар өсөж гинөө. За тэгээд хэдэн сарын турш Америкаар тойрж байгаа Фредди маань завал гарвала сүйт бүсгийн Мэри рүүгээ залхан ярих ба нэг өдөр нэг том тэрэгний жолооч ижил хүстэн байрын залуу Фредди рүү нэг жогтой арснаа 0-оор хамт орох уу гэсэн утгатай юм хэлээд 0 яваа орчтیں۔ Фреддид энэ нэхэндээ зүгээр л сонирхолтой санагдсан ч 0 руу орж зүрхэлсэнгүү. За ингээд Америк дахь аялан тоглолттой амжилттай дуусгачаад эх орондоо ирэн дараагийн уран бүтээлүүдэд тойргож эхэлнэ. 1975 оны зуны бүрхэг өдрүүдэд Quincy-ийн маань Английн Wales холгүй орших хүн амтан багтай сатарах зүйлгүй орчинд шин дуунуудаа бичиж эхэлдэг. Фредди өөрийнхөө туслахаар Пол гэх залууг ажилд авсан бөгөөд Фреддигийн хажуунаас салахгүй мөн. Мэритэй уулзалгүй овоо ид хонсон Фредди Мэрид зориулж Love of My Life буюу амьдралын минь хайр гэдэг алдартай дуугаа зохион бичиж байдаг. Гэтэл Фреддигийн туслах Паул манай хүн рүү нэг сонин хараад байдаг шүү. Тэгснээ дөхөж ирснээ үнсээд авдیں۔ Фредди ч бүр шок.
Энгийн стрейт хүн байсан бол шууд уурлан да. Гэтэл Фредди уурсангүй. Зүгээр л дахиж ийм болохгүй шүү. Чи бит хоёр бол ажил хэргийн хамтрагч. Гиснээс өөр зүйл хэлсэнгүй. Фредди ч нэрээ үнэхээр авиасын ундраг юм уу? Өглөө босоод ирэхдээ хийт болохоор хэмжээний дуу бичээд бэлдсэн ч байх шиг. Манайд энэ газраа өөрсдийнхөө нэрийн хуудас болсон хамгийн алдартай дуу болох Bohemian Rhapsody дуугаа бичиж эхэлдэг. Фредди хөгжмийн өндөр мэдрэмжтэй нэгэн байсан болохоор дуугаа бичүүлж явах үедээ алдаа гаргахыг үнэхээр зөвшөөрдөг байлаа. Жохон алдчуулаа бүгдийн эхнээс нь бичиж байсан нь хамтлагийнханд нь хэцүү байсан ч төгс бүтээл гаргахын төлөө юм чинь төвчгээс яхав. За иймэрхүү байдлаар манай хэд өдөржин шүнжин дуунуудаа бичсээр шин цомог гаргах хэмжээний олон дуу бэлтлээ. Ингээд өөрсдийнхөө арьяалагддаг студи дээр очиод сонсуултал студи эзэн Bohemian Rhapsody дуу Rock Opera 2-ыг хослуулсан байна. Бас энэ дуу чинь бараг 6 минутын юм байна. Хитрхи урт байна. Радиогоор явдаг дуунууд үсрээл 3 минут байдаг. Их зэрэгээр манай эдийг шүмжлэн дуунуудыг нь зөвшөөрөх шинжгүй байдаг шүү. Фредди үнийг твцсэнгүү. Тэгвэл бид хэд өөр арга замал хайхаас энэ дуу хит болно. Харж байгаарай. Гэд хамтлагийнхныгаа дагуулan гараал явлаа. Гарахтаа бас болоогүй. Студийн цонх руу чулуун нүлгчээл явж байгаа харагдана. Ингээд Фредди Лондонгийн радионы ижилхүйснэн хөтлөгчтэй уулзан Bohemian Rhapsody дууныхаа CD-г өгөөд орон даяараа цацаж өгөхийг хүсгэд мань залуу шуудал зөвшөөрж байна. Сүйт залуу нь ижилхүйсний хөтлөгчтэй айлгүйтэд байгааг харсан Мэрич нэлээд гайхаж дотроо янз бүрийн юм бодож байгаа л даа шүү. За ингээд манай хэдийн Bohemian Rhapsody гэхтүү бараг Английн хамаг хөгжмийн чартуудыг тэргүүлж бүр хаасаагүй явсан тэр дөрөөл хит дуу боллоо. Манай хэдийн амжилт энэ үеэс эхлэн бүр гэрлийн хурдаар өсч эхлэх ба Токио, Сөүл, Берлин гэх мэт дэлхийн маш олон том хотуудаар аялан тоглолтоо хийж эхэлдэг. Аялан тоглолт хийж дэлхийг торох нь сайхан байгаа ч нөгөө талаараа Фредди Мэри хоёрын харилцаа улмал бүдгэрж Фредди ч Мэритэй ярих нь багассаар л байлаа. Харин Мэригийн орон зайг нь Паул бараг нөхөд эхэлсэн юм уу да гэмээр Фреддигийн хажуунаас бүр огтхон салахгүй. Дэлхийн аялан тоглолтоо дуусгасныхан дараа Мэри Фредди хоёр ашгүй нэг уулзан хуучных шигээ сайхан эгэлжирийн цаг хугацааг өнгөрөөж явах үедээ Мэрид Фреддигийн байгаа үед л нэг л биш санагдаад байсан болохоор юу нуугаад байгааг нь асуудаг. Энэ үед Фредди уртаар санаа алдаад би байсексуал юм шиг байна гэж хэлэх үгээд байсексуал хүмүүс чинь эрэгтэй, эмэгтэй аль алийг нь сонирхдаг шүү дээ. Мэригийн үед тэмчигт сочирцсангүй зүгээр л маш их гуниг тавтан хэсэгтээ юу ч хэлж чадахгүй зог тусдаг. Мэри ер нь л Фреддиг ижилхүйснээ сонирхдаг байж магад гэж гадралж байснаа хэлэх ба манайх хоёр эв найрамдалтайгаар сүйт залуу сүйт бүсгүй харилцаагаа таслахаар болно. Энэ үйл явдлаас хэдэн жилийн дараа буюу 1980 онд Фредди стайлаа өөрчлөн жижигхэн халимаг ус бас Паултай адилхан сахалтай болжээ. Түүгээр зогсохгүй мань хүн Мэригийн зэрэгэлдэх гудамжинд асар үнэтэй хаш худалдаа аваад нүү орохоор бэлдэж байдаг. Хэдийн үнэтэй том байшинд орсон ч ягаад ч юм ганцаардаж сэтгэл нь хоосоо өргөд байсан болохоор Паултой ярилцсан маш том парти зохиохоор шийддэг. Нүсэр том байшин болохоор хүмүүс ч хэрхийн Фредди ч ууж идээд бүжгэлж дуулаад үдшилтгийг их л сайхан өнгөрөөж явах шиг. Энэ үед Фреддигийн хамтлагийн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тейлор болон Джон Дикон 3 ирсэн ч тэнд байгаа орчин Фреддигийн менежерийн харилцаа энтергээд ер нь л яоцгүй байгаад идэх шүү. Хэсэг байж байгаад мань 3 Фреддигийнхаас явах болоход Фредди гайхан та чинь хайж гээд байгаа. Үдшилэг дөнгөж л эхэлж штэ гэтэл бид хэд амьдралтай хүмүүс штэ гэр бүл дээрээ очих минь гэд гараал явцгаалаа. Ягаад ч минь үг Фреддигийн сэтгэлийг хөндөөрлүүлж дахиад ганцаардсан мэдрэмжийг төрүүлдэг. Байшин дүүрэн хүн байсан ч ганцаардаад байсан Фредди энэ үед унтлахынхаа оронд орон өөрийг нь чин үнжээр харилж байсан ганц хүн рүүгээ ярина. Фредди Мэритэй ярихдаа ягаад ч юм хуучин үедээ очсон юм шиг мэдрэмж төрөн өөртөө болсон зүйлсийг бүгдийг хуваалцаж байлаа. Зад нэргэсний дараа эдний асар том харшийг цэвэрлэхээр ирсэн ажилтнууд дунд Фреддигийн ирээдүйн нөхөр Жим гэх залуу байх бөгөөд тэр хоёр эдний галтгоонд хэсэгтээ ярилцах хоёр Жим Фреддиг суперод гэхээсээ илүү хувийн талаас нь сонсож ойлгож байсан нь ганцаардалд ороод балраад байгаа Фреддид маань их л сайхан санагдж байлаа. Энэ үед нөгөө Пол ч Квинси менежер Джон Рейттэй уулзан Фреддиг хамтлагаас нь гаргаад соло дуунууд хийлгүүлэх гэрээ гаргаж ирснэ. Ингүүл амар их мөнгө хийх гээд байна. Чи Фреддигээс суугаад үзээч. Чамааг асуувал зөвшөөрөх бах гэж шортсоор угаад Фреддигээс сулахтал Фредди тэр дороо дүрсгийн урлан чи намайг хамтлагаас минь гаргахыг хүсэе юу? Би найз нөхдөд хайж чадахгүй. Харин чи зайл. Дахиж чамайг хармааргүй байна. Гэт менежерээ ажлаас нь хөөлөө. Уул нь энийг Джон Рейд биш, Пол санаачилсан байгаа юм шүү. Өөрийн хэдэн 7 хоног уулзаагүй Квинсийнхэн маань студиэрээ цуглан цаашдын уран бүтээлүүдэд ярилцах үеэр бар сав үзлэгт толгоогоо мэдүүлчихэд байгаа Фредди маань болж игэл рок биш электро дууралтай дуу хийнэ гэж зүтгээд хамтлагийнх нь болохоор өөрсдийнхөө рок урсгалаараа явна гэд бас түр тар хийгээл явчихна. Фреддиг ижилхүйстэн гисэн цуурхал дэлхийд даяар тархан нэг удаа хэвлэлийн урлын үеэр энэ талаар нь сэтгүүлч Фреддигээс суухад Фредди бүр бөөн ууралж хэвлэлийн урлыг хаяад гарч байх жишээ нь. Ер нь бол мань хүн ижилхүйстэн гэдгээ бусдад мэдэгдүүлэхийг хүсэхгүй байгаагаас илүү өөрийгөө ижилхүйстэн гэж хүлээн зөвшөөрөхийг ч хүсэхгүй өөртөө тэмцэлтэд байгаа юм шиг. Квинсийнхэн маань I wanna break буюу би чөлөөлөгдөхийг хүсэж байна гэдэг сэдвтэй трансгендер бүсгүйчүүдийг дүрсэлсэн дуу хийсэн ч Америкийн телевизийн сувгуудаар гаргахыг нь хоригдолцдог.
Энэ мэтчлэн манай эдийн сүүлд хийсэн уран бүтээлүүд нь өмнөгшгөө амжилттай байж чадахгүй байсан болохоор Фредди маань хувийн карьераа хөөхөр болсноо хамтлагийнхандаа дуулгадаг. Нөгөө л Полын ятгалгаар ингэсэн байгаа байхгүй юу? Нөгөөд нь бүр гайхаж чи тэгээд хамтлагаа хаях гэж байгаа мó? Энтергээд түр тарийгээд эхэлнэ. Тэгсэн чи Фредди юу гэсэн гэж би бол гол дүр. Харин та нар бол туслах дүрүүд гэд хэлээд хайчнаа. Энийг нь сонссон нөгөө үед Фредди дурм нь хугаран Queen's хамтлаг маань энэ хүрээд бараг тарцгааж байх шиг байна да. Одоо ингээд хамтлагийнхнаас нь хүртэл харилцааг нь таслуулж чадсан Пол дотроо бүр бөөн баяр болсон. Фреддигийн толгоогчтой сайн гэгч нь угааж гинөө. Фреддиг дагуулад Германы Мюнхен хотод хэсэгтээ байрлан ганцаарчилсан уран бүтээлүүдийг нь хийх нэрийдлээр өдөр шөнөгүй хар тамхи архитаар сэргэлэн Фреддиг өстой огцом уруудуулж эхэлдэг. Ядж хахад Фреддигийн ойр дотныхон хамтлагийнхнаа нь холбогдох гэж оролдоход нөгөө Пол ч Фреддиг яриулахгүй. Тэр тусмаа Мэри залхахад Фредди завгүй байгаа гэж худлаа хэлээд энэ хэдийн холбоо харилцааг бүрэн таслаад Фреддиг амжилттай атхандаа оруулж дөнгөдөг. Муухай санаатай харан нэрхтээ үний хажууд өдөржингөө байгаа Фредди өдөр их тусмал галцог нь унтарч бие ханч муудан их л хэцүү хүн болж байна. Фреддигийн бие өдөр их туссан муудаж бүр студид дуугаа бичүүлж байхдаа цусаар ханиалгаад эхэлнэ. Ингээд бүрэн ганцаардалд орсон Фредди ажлаа тараад биеийн тавгүүрхэд хөвгүүтэн байшинд ганцаархнаа хэвдэж байтал анхныхаар Мэрийн хүрээд ирсэн байт юм да. Мэри Фреддитэй холбогдож чадахгүй удаад байсан болохоор санаан зовн хавьсан англиас Герман руу хүрээд ирж л дээ. Ганцаардаад өгөх гэж байсан Фредди Мэри хараад бүр бөөн баяр. Азар Полинд байгаагүй тулдаа л Мэри Фреддитэй уулзаж чадсан нь. Мэри энэ бүх хугацаанд Фреддитэй ярих гэж өчнөө залгасан тухайгаа айлхва. Удахгүй Английн Вембли цэнгэлт хүрээлэнд Африкийн өсвөлөнд нэмэгдсэн хүүхдэд зориулсан хандивын концерт болох гэж байгааг хэлэн чамааг хамтлагийнхантайгаа хамт тэр тайзан дээр гараасаа гэж хүсэж байна. Гэж хэлэхэд Фредди тим тоглолт болох тухай юу ч мэдээгүй байлаа. Угаасаа нөгөө Пол нь хэлээгүй байгаа байхгүй юу? Түүнээс гадна Мэри сайн хүнтэй учирч жирэмсэн болсон тухайгаа айлх үед Фреддигийн царай хувьсгийн өөрийг нь ойлгодог цорын ганц хүн өөр хүнийг болж гэдгийг бүрэн ухаарах шиг л болдог. Мэри таксинд суугаад явахынхаа өмнө Фредди тандан танай менежер залууч нь чамайг зүгээр ашиглаад байна Фредди. Гэртээр найз нөхөд хамтлагийнхан хайртай фэнүүд чинь хүлээж байгаа гэж хэлснээр Фредди одоо л нэг юу болоод байгааг эрүүлэр сэтгэгтэйгээ болж Полиг ирмэгцэн яагаад өөрийг нь бусдаас тусгаарлаад хинтээ ч яриулахгүй байгааг бас удахгүй болох хандивын тоглолтын талаар яагаад юу ч хэлээгүйг нь асуутал Пол сандран тэр хандивын тоглолтоос ямар ч мөнгө олохгүй штэ дэми юмд цагаа урж яадын гэж хэлснээр Фреддигийн дургу улмал хүрхвэ. Полиг тэр дор нь ажиллаас нь халтал нөгөөх нь намайг халж байгаа бол би чамайг ижилхүүстэн гэдгийг чинь фэнүүдэд чинь хэлээд өгье л доо гэж занл хийлээд гарна уу. Санийг дагуул сарны гэрэл гэдэг шиг Мэригийн хэлснээр эх орондоо ирэн хамтлагийнхантайгаа уулзсан амиа бодсон зан гаргасандаа уучлалтгүйн бүгдээрээ хамтдаа хандивын тоглолтод оролцоцгоё гэж уриалахад нөгөөд нь эхэндээ үнд орж байсан ч олон жил найз нөхөд явсан хүмүүс штэ нэг их хатуурхсангүй. Тэр дороо л Фреддиг уучлалдаг. Нутагтаа ирсэн чи биеийн дээрдэхгүй байсан болохоор эмнэлэгт очиод үзүүлтэл дохын алдуур авсан тухай аимшигтай мэдээг сонсдог. Ядж хахад 80-аад онд дох дөнгөж гарч эхэлж байсан. За тэгээд өвчлэн ижилхүүснүүдийн өвчнөөр өвддөг байсан болохоор олон нийтэд хэлбэл үзэн язагдах юм шиг санагдан хэсэгтээ бусдаас нуухаар шийддэг. Олон сар хамт тоглоог үед маань гар нийлүүлэх гээд бэлтгэлээ хийж байх үеэр Фредди дохын алдар авсан тухайга хамтлагийнхандаа хэлэн удахгүй болох тоглолт сүүлийн тайзан ч байж магад гэж хэлэхэд аимшигт мэдээг сонссон нөгөө хэд нь чив чимээгүй дотроо гунгалцгааж байлаа. Энэ үед нөгөө Пол ч хэвлэл мэдээллийнхэнд Фреддигийн хувийн зургууд за тэгэл хувийн амьдралыг нь тэр чигтэн дэлгэн ярьж байгаа харагдахва. Өчнөө жил Фреддигийн буйнаар сайхан амьдарч чад өөдгүүл нөхөр юм да. Гэхдээ үнийг Фредди тоосонгүй. Эдгэршгүй хүчин туссан түүнд иймэрхүү зүйлд санаа зовох биш. Амьдралынхаа сүүлчийн хормуудыг дуртай зүйлээ хийж хайртай хүмүүсийнхээ хажууд байн өнгөрөөхийг хүсэж байлаа. Фреддигийн бие тааруухан байгаач хамтлагийнхантайгаа хамт хуучны цагаа дурсан ингээд бэлтгэлээ хийж байх нь үнэхээр сайхан санагдаж улмал урам орж байдаг. За ингээд хандивын тоглолтын өмнөх өдөр Фредди удаан уулзаагүй гэрийнхэнтэйгээ уулзан өөрийгөө ижилхүүстэн гэдгийг хэлж шинэ найз залуу болох Жимиг танилцуулдаг. Ааваасаа нэлээд имэж байсан ч аавд нь хүн ижилхүүстэн байна уу, юу байна уу үнэхээр хамаа байсангүй. Хүүгээ тэврээл авч байна. За ингээд 1985 оны 7 сарын 13-ны өглөө тоглолт эхлэхээс хэдхэн минутын өмнө Мэри нөхрөө дагуулсан ирж Фреддитэй танилцуулах ба анхны хайр нь өөр хүнийг хөтөлж байгааг харах хэцүү байсан ч Мэриг аз жаргалтай байгааг нь хараад баярлаж байлаа. За ингээд манай эдийн тайзан дээр гарах цаг болоход стадионд бүр хэдэн 10,000 хүн цугларжээ. Манай шууд л Bohemian Rhapsody дуугаараа тоглолтоо эхлэх ба тэнд хуран цугласан хүмүүс нэгэн зэрэг даган дуулж байлаа. Фреддигийн хувьд мөнгө төгрөг алдар нэр хүндийн төлөө биш зүгээр л өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хийгээд хайртай фэнүүдийнхээ өмнө зогсож байгаадаа үнэхээр их талархаж байдаг. За ингээд манайхэд Queen-ийн хамгийн алдартай хэд хэдэн дуг дуулахад энэ дуунуудын мэдгүй хүн тэндлэг байсангүй. Бүгд даган дуулсаар үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж чаддаг. Манай эдийн 20 минутын үзүүлбэр энэ хандивын тоглолтын хамгийн дөргөө бас бүх цаг үеийн хамгийн шилдэг рок үзүүлбэрүүдийн нэгэнд тооцогддог юм байлээ.
Энэ өдрөөс хойш 6 жилийн туршид Фредди маань хамтлагийнхантайгаа хамт олон сайхан уран бүтээл гаргаж 1991 оны 11 сарын 24-ний өглөө доховчны улмаас хорвоог өргөжээ. Фредди хэдий Жим гээд найз залуутайгаа өвхөн хөхлөө үергэсэн ч түүний хамгийн хайртай хүн бол экс эхнэр Мэри Аустон байсан гэдэг. Мэри Фреддиг өвхөн хөхтөл нь харж асран сэтгэлийн дэм өгч байсан бөгөөд Фредди хөрөнгийнхөө бараг дийлэнхийг Мэрид өвлүүлэн үлдээсэн байдаг. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая guys.